Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. За манай дээр замын инженерийн чиглэлээр ингээд үрсэн юм ажиллаж байна. Яг ярилцлаганд ороход яг эхний 1-2-3 минуттай айгуу чухал байдаг л да тэр хүнтэй харилцаа тогтоох эхний үе шатал гэж. Ажлын орчны хувьд бол зөвхөн хэрэгцээний бүх зүйл хангагдсан гэж бодож болно. Өнөөдрийн сэдв бол сон шалралтыг ярилцлаганд хэрхэн орох вэ гэдэг сэдвтэй. Энэ зөвхөн байгуулж ирсэн үг асуусан чинь өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл ярилцлагаар ерөнхийдөө тухайн ажилтныг ажилд авах уугүй ерөнхийдөө шийдэх гэж болж байна. Ажил гурлагч та өөрийнхөө хүссэн ажилд орохоор анкет бүглэж CV-гээ явуулчихсан. Харин одоо ажлын ярилцлаганд дуудагдахаа хүлээж байна уу? Ажилд орохын тулд олон шалгуурд авах ёстой. Хамгийн том шалгуурт нүүр хагарч өөрийгөө илэрхийлэх чухал нэгэн даваа бол ажил олгогч хүний нөөцийн менежерүүдийн ярилцлаганд орох алхам юм. Ажилтны Монгол нэвтрүүлэг энэ удаа ярилцлаганд хэрхэн орох, хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө мэдээллийг хүргэх гэж байна. Бид Цэрэн Оргийг ажил олгогчийн ярилцлаганд дуудсан юм. Мөн Businessworks сайтын гүйцэтгэх захиралж авахланд хүсэлт тавьсны дагуу тэрээр ажил олгогчийг төлөөлж түүнтэй ажлын ярилцлага хийхээр болсон юм. Сайн байна уу? Сайн. Бүрэлдэхүүн эрдэнэ баярлалаа хэрнээ. За манай дээр замын инженерийн чиглэлээр анкет бүрсэн юм ажиллаж байна. Таны хувьд бол одоо анкетын дээрээ болон тестийн шалгалтын дээр тэнцсэн. Одоо 3 дахь шатны ярилцлаганд орж ийн гэж та ойлгож болно. Тэгэхээр та бүхэн яг ингээд ажил горлоод ингээд компанид ажилд орох гээд ингээд явхад та бүхнийг тодорхой хэмжээгээр ур чадваруудыг чинь үнэлэх тодорхой сон шалралтын үйлчлүүдээр та бүхэн ордог. За эхний асуудал бол анкетаас шалгаруулалт хийх гэж. За энэ дээр бол та бүхэн бүрдүүлэлтэд ороод за ажлын байрны зарын дагуу та бүхэн анкет бүгэлж өгдөг те. За энэгээр эндээс хүний нөөцийн менежерүүд анкетаас тодорхой бүрдүүлэлтэд ирсэн анкетуудаас шалгаруулалт хийгээд за зүүн тооны анкетуудыг дараагийн шатууд оруулдаг. Зүүн тооны ажил горлогч. Тэгэхээр энд яг юуг үнэлээд байна вэ ч те. За энд ерөнхийдөө тухайн ажилтны ямар мэдлэгтэй юм те, ямар сургууль төгссөн, ямар сургалтууд хамрагдж байсан те, мэдлэгийг илэрхийлэх зүйлүүд байдаг. Эдрийг үнэлдэг. За мөн ур чадвар туршлага гэж өмнө яг ямар компанид, ямар албан тушаал дээр те, ямар төслүүд дээр ажиллаж байсан, хэдийн хугацаанд ажилласан гэдэг туршлагын талаар мэдээлэл. За анкетаас шалгаруулалт хийхэд бол ямар мэдээлэл үндэслэх вэ гэхээр за өмнөх сургалтын ярьсан баг те, CV, за cover letter гэж хэлдэг. За мөн компани яг ажил горлогчдод зориулсан анкетууд байдаг тийм. За эдгээр авсан мэдээллээрээ ерөнхийдөө анкетаас шалгаруулалт хийдэг. Тэгэхээр энэ дээр яг cover letter гэдэг нь жоохон сонир байж магадгүй тийм. За cover letter бол CV анкетаас юугаар ялгаатай вэ гэхээр яг тухайн сул байгаа ажлын байранд зориулж ажил горлогчийг яг ямар ур чадвартай юм бэ тийм. Яагаад би энэ одоо ажлын байранд тохирох вэ гэдгээ илэрхийлсэн юм одоо загтал байдаг тийм. За ийм одоо мэдээллүүдээр үндэслээд ерөнхийдөө анкетаас шалгаруулалт хийдэг баг. За тэгээ анкет шалгаруулалтанд тэнцсэн хүмүүс бол дараагийн үештэнд тодорхой хэмжээнд шалгалтанд ордог. За ихэнхдээ компаниуд ашигладаг шалгалтууд бол тодорхой одоо лог сэтгэлийг шаардсан, мэдлэгийг шаардсан тийм тестүүд байдаг, англи хэлний тест гэж гэдэг юм тийм. За зарим нэг техник нарийн ур чадруудыг шаардсан тийм дасгал ажлууд бас байж болно. Тэгэхээр эдгээрүүд бол ерөнхийдөө ажлын байрны онцлогоос шалтгаалаад тухайн одоо компани хүний нөөцийн сонгон шалралтын аргачлаас шалтгаалаад янз бүр. За энэ дээр ерөнхийдөө мэдлэг ур чадруудыг үнэлдэг тийм. За юун дээр үнэлдэг вэ гэхээр мэдээж тэр тухайн авсан шалгалт тестийн оноо дээр үнэлдэг байгаа. За тэгээ энэхүү шалгалтанд тэнцсэн ажилтнууд дараагийн шат буюу ярилцлаганд ордог байна. Ярилцлаган дээр одоо таныг одоо манай бодлогууд эмзэн тохиолдолд одоо таны ажлын байранд орох боломжтой гэсэн юм байна. За ингээд ярилцлага эхлэе тийм ээ. Та юуны өмнө ихлэ өөрөө бидэнд танилцуулахгүй. Одоо сургууль төгссөн сургууль одоо хууч ажиллаж байсан ажлын байрны урьдчилан тийм өөрийнхөө талаар юм хэлмээр танилцуулах.
Би одоо 10 жилээ төгсөөд өөр ямар нэгэн сургалт төгсөөг сураагүй байж одоо энэ нүг мэрэгжилтэй болох одоо энэ юунд сургалтанд орсон байгаа. Тийм урд нь болохтой зэрэг гэмтэл цоог үндэсний төвд ажиллаж байсан. Тийм хөтчөөр ажиллаж байсан. Өөр зөндөө ажил хийж байсан. Сод Монгол нүг колоникт ажиллаж байсан. Лангуй түрээс л ажиллаж байсан. Ер нь хийж өгөөг ажил ер нь бол аахгүй. Ер нь ямар ч ажлыг ер нь хийж чадна гэсэн бодолтой байгаа. Яг юунаас болоод одоо ажлуудаас холж байв? Гэмтлийн эмнэлгээс бол декрет аваад тэгээд босож авч чадаагүй байгаа. Сод Монголд бол төр зур ажиллаад тэгээд цалин баг учраас гарсан. Би мэрэгчлээ ажилласан. Би ч бас мэрэгчлээ ажилласан. Би мэрэгчлээ ажилласан. Би мэрэгчлээ ажилласан. Ажилтай Монгол. Таны CV-н дээр бүхий л мэдээлэл байгаа. Эзэмшсэн боловсрал, мэдлэг чадвар, ажлын туршлагуудаа нэг бүрчлэн бичсэн. Гэсэн ч та ажлын ярилцлаганд зайлшгүй орох шаардлагатай. Яагаад гэвэл ажил хайгчид таныг илүү сайн судлах зорилготой. Нөгөө талаар өөрийгөө бусдаас илүү гэдгээ өөрөө илэрхийлэх алтан боломж гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл CV-н таны талаарх мэдээллийн зөвхөн цаасан дээр буулгаж илэрхийлж болох нэг хэсгийг л агуулдаг болохоос таныг бүрэн дүрэн хинбэ гэдгийг тодорхойлж илэрхийлэх боломжгүй юм. Ингээд маркетингийн менежерийн яриаг анхааралтай сонсцгоё. Хамгийн гол асуудал юу вэ гэхээр ерөнхийдөө бол энэ ажил горлогчийг үнэлэх хэсэг байгаа юм л та. Энэ бол хамгийн чухал хэсэг байгаа. Тэгээ хүмүүс ярьцлага одоо сонгон шалруулалттай ярьцлаганд орно гэхээр хүмүүс яг үнэлгээ хийх гэж байгаа муугүй юу гэдэг тал дээр сайн мэддэггүй. Тэгээ ярьцлага бол ерөөсөө хамгийн гол зорилго нь тухайн ажил горлогчийг үнэлгэж чиглэлцдэг. Өөрөөр хэлбэл ажил горлогчдын зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр яг ярьцлаганд орж ийн гэдэг бол одоо та бүхнийг үнэлж байгаа асуудал шүү гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар яг энэ үнэлгээтэй холбоотой асуултуудаар та бүхэн маш сайн хариулт өгөөчтэй өөрийнхөө мэдлэг чадварыг одоо тэр хүнд илэрхийлж харуулах юм чадвартай байна. Өөрөөр хэлбэл ярьцлага бол ерөөсөө тухайн хүнийг үнэлж байгаа сонгон шалгуулалтын аргачлал байна. За жишээлбэл одоо Сод Монгол дээр одоо түрүү ажиллаж байсан яг ямар ажил хариуцж байсан бэ та? Би нөгөө нэг түгээгч хийжсэн. Янз бүрийн арьсантай хүмүүс бол үйлчлүүлдэг байсан баг те. Тэгэхээр одоо яах вэ ер нь? Тийм үү гарч ирсэн. Уучлаарай гээл тий нөгөө нэг бензинээ нөгөө нэг илүү шахах тэгээд нөгөө мөнгөө дутуу авах хариултаа илүү өгөх тиймэрхүү асуудлууд гарч ирсэн. Жишээлбэл одоо хариултаа илүү өгсөн суулаад өөрөө өрөнд орж ирсэн. Өөрөө өрөнд орж байгаа. Тэр талаас л асууад л дээ. Тэр хитэн одоо хэр хэмжээний өрөнд орж ирсэн бэ? Нөгөө нэг 5,000 төгрөгийн бензинийг шууд 5,000 литр гэж хийгээд илүү 10,000 төгрөгийн өрөнд орж ирсэн. 5,000 дээд хэлж бүр хэдэн сая төгрөг болчих юм шүү. Нөгөө нэг имэйлээ хараад гинт санаж байгаа хгүй юу? Нөгөө нэг имэйлээ нөгөө нэг төгрөгтэй шилжүүлээгүйгээс болсон. Тэрийг анзаарахгүй байсан л та. Тэгээд байсан. Тэгээд голоос нь зогсооцсон юм байна тий. Тэгээд зогсооцсон. Тэгээд 10,000 төгрөгийн илүү бензин шахсан. Бензин авч ирсэн учраас чам мөнгө нь бүгснөө эсвэл тэгээд чи өөрөөсөө төлсөн үү? Өгөөгөө маргааш үгийг эргэж ирээд өгье гэжээд өгдөггүй мэлээ. Тэгээд өөрөө төлсөн. Ярилцлагын зорилго нь юу юм бэ гэж те? Ажил горлогчийн зүгээс тухайн ажил горлож байгаа ажилтнаг те. Ажил горлогчийг ерөнхийдөө тухайн ажлын байран дээр тохирч ийн үгүй гэдгийг үнэлэх хамгийн гол зорилго. Тохирч байна уу гэдэг бол аюул гол асуудал та. Тохирч байна уу гэж те. Эхний асуудал юу яригдах вэ гэхээр тухайн ажлын байранд шаардлагатай мэдлэг байна уу те? Тухайн ажлын байранд шаардлагатай ур чадваруудыг ажил горлогч эзэмшсэн байна уу? Эсвэл хамтарч ажиллахад те зөв хандлагатай тийм ажилтан байна уу гэдгийг ерөөхдөө шалгадаг те. Тохирч ийн гэдэг маань энийг хэлдэг. За нөгөө талаар байгууллагын соёл, багийн соёл тохирч ажиллаж чадах уу гэдэг асуудал байна те. Тэгэхээр ажлын байр тухайн одоо ажлын байртай холбоотой хамтарч ажиллаж байгаа хүмүүс байгууллага маань өөрөө байгууллага болон янз бүрийн соёлтой янз бүрийн онцлогтой байна. Тэгэхээр
яг тэр хүмүүстэй хамтарч ажиллах, тэр хүмүүстэй тохирч ажиллаж чадах гэдэг бол маш чухал асуудал. За нөгөө талаар ажилгүйчийн зүгээс ажилтан бол урт хугацаанд доктортой ажиллах бол маш чухал байдаг. Маш чухал байдаг. Тэгэхээр эдгээр бүх асуудлууд нийцэж ээж те тухайн ажилтан ажлын байран дээр тохирч байна гэж үздэг. Тэгээ энийг л ерөнхийдөө ярилцлагаар илрүүлэхийг бол хичээдэг. Тэгэхээр энэ дэр нэг тийм жишээ байгаа юм л да. Нэг найзгаа чиг яриа л та тийм манай найз чинь айгүй одоо чадварлаг хүний нөөцийн мэргэжилтэн байжгаад классаа гараад Оюутлохоо гэдэг компани хүний нөөцийн одоо бүртгүүлэлтийн туслах ажилтан гэдэг ажлын байран дээр сонгон шалгуулалт орсон юм байна. Тэгээд энэ бол илүү гүйцэтгэх төвчний ажилтан л да. Бүртгүүлэлтийн туслах ажилтан гэж тийм. Тэгээд яасан бэ гэхээр англи дээр бүх мэдээлэл одоо анкетуудаа бүгэлж өгсөн. Тэгээд англи дээр ярьцлаганд орсон. Тэгээд ер нь бол хамгийн гол асуудал юу байсан бэ гэхээр ярьцлаганд орохдоо асуусан байна. Чиний яг зорилго чинь юу юм бэ гэж те. Чиний яг зорилго чинь одоо мэрэгжлийн хувьд чинь өөрийн чинь зорилго юм гэж асуусан. Мань хүн яаж хариулсан бэ гэхээр би бол хүний нөөцийн инженерийн чиглэлд одоо мундаг эксперт хүн болмаа гэж тийм зорилготой байгаа гэж те. Тэгээд мань хүний өмнө хийжсэн ажил болохоор бас нэлээд өдөр тутагчны баг ажиллагаа амттай жижиг компани гэсэн. Тэгээд оюут толгойд ямар зорилгоор орсон бэ гэхээр оюут толгой бол сайн менежменттэй компани тий. Би бас юм сурна нөгөө талаар бас мэдээж бас хүн юм чинь цалин хангамжийн асуудал маш өндөр гэдгээр оюут толгойг сонгосон. Гэсэн мөртлөө энэ ажлын байр нь болохоор өөрөө бүртгүүлэлтийн туслах ажилтан гэдэг их тийм доод түвшний ажлын байр байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр яг ажил олгогчийн зүгээс тий хүний нөөцийн менежер ерөнхийдөө тийм хариулт өгсөн байна. За та бол тий чадварлаг одоо мэргэжилтэн байна. Таны туршлага бол үнэхээр манай ажлын байран дээр тэнцэж байна тий. Гол асуудал нь яг одоо та бол манай ажлын байран дээр тохирохгүй байна гэдэг хариулт өгсөн байхгүй. Яг тэгвэл магадгүй та их тийм одоо амбицтай тий өндөр зорилготой юм хүн байна. Тэгээд та яг энэ байдлаараа манай энэ ажлын байран дээр бүртгүүлэлтийн туслах ажилтан гэдэг энэ ажлын байран дээр ажиллах юм бол тань тохирохгүй тий. Таны мэдлэг чадвар чинь хамаагүй илүү юм та бол өөр ажлын байран байх хэрэгтэй гэдэг тийм одоо зөвлөмж өгөөд ерөнхийдөө тэр хүний манай зүйл ажилд аваагүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ тохирч байна уу гэдэг асуудал аягүй чухал тий. Тохирч байна уу гэдэг асуудал аягүй чухал. Ялангуяа их амбицтай өндөр зорилготой хүмүүс ажлын байр дээр тогтох магадлал багтаа аваад байдаг. Тэгэхээр тийм хүмүүст ерөнхийдөө их удаан хугацаанд ажилтан тогтооно гэсэн бодлоготой зорилготой компаниудын хувьд бол тийм ажилтнууд бол тийм оновчтой тий тохирох хүмүүс биш байдаг. Тэгэхээр ажил гол зүйл энэ талыг бас бодох хэрэгтэй. Одоо эмнэлэгт ажиллахад бол айгүй багийн ажиллаж чухал байдаг байхгүй. Ингээд ээлж байнга солилцдог байлгүй тий. Өнөөдөр ийм ажил авсан. Өнөөдөр энэ ажил дээр одоо энэ тэдүүн хэвцэн гэд нөр тэрийг дандаа бичсэн байдаг. Амлалтаараар тэдүүн хэвцэн, хүлээхаар тэдүүн хэвцэн. Тэгээд тэрийг дандаа бичсэн. Ямар өвчтөн айл аймгаас ирсэн гэдэг тэрийг бичсэн. Тэрийг хүлээл гэж өгдөг. Гараар бичихгүй тий. Гараар чинь намайг байж ах үед гараар бичсэн. Одоо л компьютер дээр бичдэг болсон гэсэн. Эмнэлэгт одоо ажиллахаар ч илүү цаг аягүй их байдаг бах тий. Ер нь бол нөгөө нэг төсвийн байгууллагын илүү цаг аягүй сайн өгдөг. Нэг байсан 2 цаг байсан ч ер нь илүү цаг тогтуулдаг. Хамт олонны дунд одоо зохион байгуулж өчлөөд арга хэмжээ ч юм уу тий. Эсвэл одоо баяраас зохион байгуулж ирсэн тийм ажил байдаггүй. Байдаг. Би гинтлийн 45 жилээ дөнгөж болж байхад би тэдний тэр эмнэлэгт орж исэн. Тийм тэрний тэгээд урлагийн үзлэгт нь орж исэн, дуулж исэн, бүжиглж исэн. Тийм тэгээд ер нь тэмцээнүүдэд ер нь байнга ордог. Бүхэл тэмцээнд ордог. Ярьцлаганд яаж бэлтэх вэ гэж. Тэгэхээр ер нь бол ажил горлогч нар зориулаад ирэхэд бол ярьцлаганд бол маш сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ярьцлагын өмнө заавал бэлтгэл хийнэ л гэж. Бэлтгэл хийнэ. Тэгэхээр 3 янзын бэлтгэлийг бол хийх ёстой. За тэгэхээр юуны өмнө бол тухайн ажилтан бол тухайн одоо ажлын байран дээр тавьж байгаа шаардлагыг маш сайн ойлгосон байх хэрэгтэй. За тэрийг ямар мэдээлэлээс олж авах вэ гэхээр ажлын зараас олж авч болно. Ажлын зам дээр юу гэдэг вэ гэхээр тухайн ажлын байрны гүйцэтгэх үүргүүд гэдэг тийм гүйцэтгэх үүрэг. Тэгээд тавигдах шаардлага гэдэг. За тэрнээс мэдээлэлүүд олж болно. За нөгөө талаар тэр ажлын зар маань өөрөө их тийм товчтой шаардлагатай мэдээлэлүүд байхгүй бол магадгүй тэр хариуцсан хүний нөөцийн менежерлөө яриад яг энэ ажлын байр чи яг юу хийх юм бэ те? Яг ямар үүргүүлэх юм? Яг энэ тавьж байгаа шаардлага нь яг юу ингэ наривчилж асуувал их зүгээр. За тэгээд энэ хариуцах үүрэг ажлын байранд яг юу хариуцдаг юм бэ тодорхойлгоо те? Яг ямар ажилтны шаардлагатай байгааг тодорхойлох ч юм уу тодорхой хэмжээнд
жигсаалт үүсгээд за тэгээ өөрийгөө үнэлэх хэрэгтэй шүү дээ. Ажил үүргийн хувьд бол би яг энэ ажил үүргүүдийг би хийж чадах уу гэдэг бас өөрийгөө үнэлээд үзэх хэрэгтэй тий. Чеклист үүсгээд. За мөн тавигдах шаардлагын хувьд бол яг энэ тавигдах шаардлага надад байгаа юу гэдгийг бас үнэлэх хэрэгтэй гэж. За тэгээ энэ ажлын байрны шаардлагыг ингээд судлаад ингээд ажлын байртай холбоотой өөрөө одоо горилж байгаа ажлын байртай холбоотой мэдээлэлтэй болоод ирэхлээр тухайн хүн ажлын байрны ярилцлаганд ороход арай одоо тий арай амжилттай ярилцлаганд орох магадлал өндөртэй болоод ирж байна. За тэрний дараа яах вэ гэж. Тэрний дараа мэдээж би түр хэлсэн тий ажлын байран дээр бол тухайн ажилтныг үнэлэхтэй холбоотой тодорхой асуултууд асуудаг тий. Тэр тодорхой асуултуудад тодорхой хэмжээнд бэлтгэлтэй орох хэрэгтэй. Бэлтгэлтэй орох. Тэгэхээр бол мэдээж өмнө нь бол яг ямар ажил үүрэг гүйцэтгэхийн гэдгийг бол нэлээд сайн тодорхойлсон, судалсан байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тодорхой асуултуудыг таамаглах боломжтой байдаг. За ийм ажил үүрэг байгаа юм байна. Ийм ажил үүрэг байгаа бол миний ур чадвар туршлагыг үнэлэхтэй холбоотой ийм асуултууд асууж магадгүй гэдгийг ихэд өрчилж таамаглах хэрэгтэй гэж тэ. Өрчилж таамаглаад за тэгээ ерөнхийдөө хариултанд нь бас бэлэн байх хэрэгтэй гэж байгаа юм тэ. Тэр иймэрхүү юм асуух юм бол би ерөнхийдөө ингэж хариулна гэж хариулт бэлэн байх. За ерөнхийдөө англиад үзэх юм бол асуултууд ерөнхийдөө нэг ийм хэсгүүд байгаа юм л да. Хамгийн гол одоо сонирхдаг зүйл бол тухайн ажилтан ямар өмнө ажиллаж байхдаа ямар амжилт гаргасан бэ гэдэг асуудал бол ажил олгогчдын зүгээс бол маш чухал асуудал. Өмнө яг ямар амжилтууд гаргаж ирсэн те гэдэг асуудал. Ямар төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн те. Эсвэл ямар нэгэн одоо байгууллагын шилдэг ажилтнаар ч юм уу те шалгарч байсан тийм одоо бий юу ч гэдэг юм уу те. За эсвэл юу гэдэг ялангуяа оюутнуудын хувьд бол оюутан багтаа ямар нэгэн амжилт гаргасан юм, олимпиад оролцсон юм уу те, эрдэм шинжилгээний оролдод оролцсон юм ч гэдэг юм те. Тэр амжилтууд бол аюул чухал. Өөрөөр хэлбэл мэдээж амжилт гаргаж байгаа хүн бол мэдээж тухайн амжилт гаргасан чиглэлд бол мэдээж ур чадвартай хүн гэдэг нь тодорхой шүү дээ. За мэдээж бас алдаа тоглолтын талаар асуудаг. За чи яг ажиллаж байгаа хавцч чинь те тиймэрхүү асуудал гарч ирсэн. Эсвэл тэгж алдчихсан гэдэг бас асуудаг те. Тэгээ ер нь бол алдаа тоглолттой очирч байсан тэрийг мэддэг хүн бол юм туршлагатай хүн гэж ойлгодог л. Ер нь бол их сайн одоо энэ тэнд ажиллаад үзсэн хүмүүс бол ямар алдаа гарч болтгүй тэрнээс яаж сэргийлэх үүдгээ сайн мэддэг байдаг. Тэгэхээр тэрнтэй холбоотой асуултууд асуудаг. За гурав дахь хамгийн чухал хэсэг бол мэдээж багтай холбоотой асуудал. За өмнөх ажлын байран дээр тий ямар багтай хамтарч ажиллаж байсан юм. Багаараа одоо хэрхэн яаж ажиллаж байсан тий чиний үүрэг оролцоо юу байсан тий гэдгийг ерөнхийдөө лавж асуудаг. Энэний зорилго бол ерөнхийдөө энэ хүн багаар ажиллах чадвар хэр сайн бэ гэдгийг л ерөнхийдөө үнэлэх зорилготой. За бидний зүгээс биднээс асуух асуулт байна уу? Ажлын байран дээр очиод байх орчин маань юу нь ямар бол? Яг бидний хувьд бол танд одоо ингээд санал болгох таныг бодж үзээс гэсэн зүйл бол мэдээж бол нэг ростер буюу ажилтдаг буюу нэг 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Тэгэхээр яг ар гэрийн асуудал гэх зүйл бол нэлээд хүнд болох магадaltaй. Та тэрийн асуудлаа сайн бодож үзээ тэгээд бодож үзсэн байгаараа тэгээд бидний зүгээс яг эргээ тантай уулзаар холбоо барья. За ингээд ярьсан дэрсэн явдал тул их баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр гол асуудал бол мэдээж эхлээд бол зарим төрлийн асуултууд бол бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж байна тийм. Энэ зүйл дээр ингэж хариулна гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хоёрт бол хариулж байгаа хариултаа нь өөр их үнэмшилтэй байх хэрэгтэй гэж байгаа юм. Яагаад гэвэл тэр хариултаа үнэмшилтэй гэж тэр хүн надад яг ур чадвартай байна гэдгийг итгэх болчиход байгаа юм тийм. Үнэмшилтэй байх. За яаж үнэмшилтэй байх вэ гэж тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол сүүлийн үеийн хандлагаар бол хүний нөөцийн менежерүүд бол энэ дээр их анхаардаг болсон тийм. Яаж илүү тэр одоо бодит үнэн хариултыг авах вэ гэдэг талаар их одоо хүний нөөцийн менежерүүд их туршлагатай боллоо л. За өмнө нь бол юу гэдэг чиний давуу тал юу вэ, чиний сул тал юу вэ гэх энгийн асуултууд асуудаг тийм. Чи багаар ажиллах чадвартай гэж гэдэг юм тийм. Их ойлгомжтой асуулт. Тиймэрхүү асуултууд ерөнхийдөө ажил хөдөлгөгч нар бас энгийн айгүй амархан хэлбэрээр хариулж чаддаг байхгүй. Тийм тохиолдолд хүний нөөцийн менежерүүд үнэлж чаддаг. Тийм учраас яг сүүлийн үеийн энэ ярилцлагын тактикууд хүний нөөцийн менежерүүдэд юу вэ гэхээр манай хүмүүс ерөнхийдөө тодорхой нөхцөл байдалд өртөж асуугаад тийм өнгөрсөн түүхтэр нь ерөнхийдөө ярилцлах аюу тийм одоо тийм тактик ерөнхийдөө ашигладаг. Өөрөөр хэлбэл мэдээж тодорхой ажил хөдөлж байгаа бол өмнө нь тодорхой хэмжээнд түүхтэй ажиллаж байсан түүхтэй л байгаа тийм тэр ажлынхаа талаар ерөнхийдөө асуух замаар ерөнхийдөө маань хүн ур чадвартай үгүй гэдэг ерөнхийдөө үнэлэх тийм одоо тактик бас их байна. За тэр тактик зориулаад ажил хөдөлгч нар ямар байх хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр тодорхой нэг ажил хөдөлгчийн асууж байгаа асуултанд ажил хөдөлгч хариулахдаа тодорхой нэг баримттайгаар л хариулах хэрэгтэй. Баримттайгаар хариулах.
Магадгүй чи нэг өмнө ийм төсөл дээр ажиллаж байсан үү те? Чи үнэхээр амжилт гаргасан юм уу гэдээ асууж магадгүй те. Тэгэх юм бол тэр төслийнхөө тухай ярина л гэж байгаа те. За энэ төсөл маань ийм хүрээтэй төсөл байсан. Би бол ингэж оролцож байсан те. Тэгээ явцдаа ийм асуудлууд гарч ирсэн, ийм асуудлыг би ингэж шийдэж байсан те. Тийм учраас би энэ төслийг бол амжилттай явж гарсан гэдэг. Тодорхой баримттай, факттайгаар өөрөлдөл ажил хөдөлгөгч маань өөрийнхөө өнгөрсөн түүхээсээ те сөхөж ярих замаар тэр хүнд итгүүлэх хэрэгтэй л гэдэг. Тийм л тактик ажил хөдөлгөгчийн зүгээс. Мэдээж тэр баримттай ярьж байгаа зүйл маань өөрөө анкетын дээр ч юм уу те ажлын түүхтээр бас бичигдсэн байх хэрэгтэй те. Ямар төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан. Өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй мэн асуусан асуултыг нь өөртөө шууд тусгаж авч ерөнхийд нь биш шууд хариулах хэрэгтэй мэн гэдгийг ойлгож авлаа. Ерөнхийд нь хариулаад явчих юм бол алдаа гарт юм байна. Асуултаа сайн шууд өөртөө тусгаж хариулах хэрэгтэй мэн л гэж бодлоо. Тийм ярилцлаганд их орж байгаагүй сонирхолтой бас амар айцтай төгшөртэй. Тийм л тийм ээ. Ярьцлагаар ерөнхийдөө бол тухайн ажлын мэдлэг ур чадвар туршлага хандлага гэдэг бүх төрлийн одоо ажлыг үнэлэхэд шаардлагатай бүх төрлийн зүйлүүдийг үнэлэх боломжтой. Ярьцлага маань өөрөө тийм айгүй тийм энгийн мөртлөө те юу ч үнэлэх боломжтой юм аргачлал. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний ярьцлагын дүгнэлт хийгээд тодорхой ярьцлагын тэмдэглэл дээрээс сурлаад ажлыг бол үнэлдэг байна. Ихэнх компаниудын сонгон шалралт үүштэнд бол ярьцлага бол ихэнхдээ хамгийн сүүлийн үе шүү дээ. Өөрөөр хэлбэл ярьцлагаар ерөнхийдөө тухайн ажилтныг ажилд авах уугүй гэдгээр ерөнхийдөө шийдээл гэж болгож байна. Хүнд мэдлэг илүүдэхгүй бид Цэрэн Норвыг ажил олгогчийн ярилцлаганд инхүү оруулж туршиж үзлээ. Businessworks сайтын гүйцэтгэх захирал Жавхлан ажил олгогчийг төлөөлж түүнтэй туршилтын ярилцлага хийсэн. Тэрээр Цэрэн Норвт ямар үнэлгээ өгсөн, мөн маркетингийн менежерийн зөвлөгөө мэдээллийг пүрэвгаригийн дугаараар ажилдаа Монгол нэвтрүүлэг үргэлжлүүлэн хүргэх болно. За манай дээр замын инженерийн чиглэлээр анкет бүрсэн юм байна ажилд орохоор тий. Яг ярилцлаганд ороход яг нэг эхний 2-3 минуттай айгүй чухал байдаг л да. Тэр хүнтэй харилцаа тогтоох эхний үе шатал айгүй чухал. Ажлын орчны хувьд бол одоо хүний хэрэгцээний бүх зүйл хангагдсан гэж бодож болно. Өнөөдрийн сэдв бол сон шалралтыг ярилцлаганд хэрхэн орох вэ гэдэг сэдвтэй. Тэм зохион байгуулж ирсэн үгүй асуусан ч би тэмцээнд оролцсон л гэсэн тий. Өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй мэн. Өөрөөр хэлбэл ярилцлагаар ерөнхийдөө тухайн ажилтныг ажилд авах уугүй гэдгээр ерөнхийдөө шийдээл гэж болгож байна. Би мэрэгчлээ ажилтан. Би ч бас мэрэгчлээ ажилтна. Би мэрэгчлээ ажилтан. Би мэрэгчлээ ажилтна. Ажилтай Монгол. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. хэмжээгээр мэдлэг ур чадваруудыг чинь үнэлэх, тодорхой сон шалралтын үе шатуудаар та бүхэн ордог.
Таны хувьд бол одоо анкетын дээрээ болон тестийн шалгалтын дээр тэнцсэн. Одоо бол 3 дахь шатны ярилцлаганд орж ийн гэж та ойлгож болно. Ярилцлага бол ерөөсөө тухайн хүнийг үнэлж байгаа сонгон шалгуулалтын аргачлал. Яг юунаас болоод одоо ажлуудаас холж байв. Ер нь бол ажил горлогч нар зориулаад ирэхэд бол ярилцлаганд бол маш сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй. Өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй мэн. Өөрөөр хэлбэл ярилцлагаар ерөнхийдөө тухайн ажилтныг ажилд авах уугүй гэдгийг ерөнхийдөө шийдэлж болгочихлоо. Би мэрэгчтэй ажилтан. Би ч бас мэрэгчлээ ажилтна. Би мэрэгчтэй ажилтан. Би мэрэгчлээ ажилтна. Ажилтай Монгол. Ер нь бол би бол хүний нөөцийн менежер байсан бол яг ингэж л дүгнэхээр байлаа. За харилцааны ур чадвар дээр ягаад дунд гэсэн бэ гэхээр одоо нэг Сод Монголын жишээнүүдийг ярьсан шүү дээ. 5,000 төгрөгийн бензинийг шууд 5,000 литр гэж хийгээд илүү 10 мянган төгрөгийн өрөнд орчихсон. Тэгмээ бензин авч ирсэн хүн чинь чам мөнгөний бөхснөө эсвэл тэгээд чи өөрөөсөө төлсөн үү? Өгөөгөө маргааш үгийг эргэж ирээд өгье гэчихэд өгдөггүй мэлээ. Тэгээ өөрөө төлсөн. Тэгээд буцаж өгнөө гэчихэд мөнгө өгдгүүл юм байлээ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд айгүй гоё сайхан харилцсан ч юм уу эсвэл ямар нэгэн нэр хүнээс ер нь бол одоо өөрийгөө болон компани хохирлгүй авч үлдэх хэрэгтэй. Тэр болохоор чам тийм юм ярихгүй болохоор ер нь бол би өөрөөсөө л төлсөн гэдэг. Магадгүй хүний нөгөө хязгаар боломж хязгаартай шүү дээ. Магадгүй хэдэн сая төгрөгийн өөрчлөлөөр орсон бол чи өөрөө төлж чадахгүй. Компани тэгээд эндээс болоод алт итгэлүүлэн гэдэг утгаараа энэ бол айгүй буруу жишээ ярьж байна. За суралц хур чадрын хувьд бол яг би сайн гэж дүгнэсэн. Ягаад тэгэхээр ингээд олон ажил барьж сольж исэн юм байна. Гэтэ бол ер нь бол тодорхой хугацаанд одоо ингээд системдгээр юм ингээд хурднаас сурцсан байна, сурчдсан байна л гэж би ойлгол яг тэр талаар нэг хайхтар асуусангүй л дээ. За миний өмнө бол би хүний нөөцийн менежеруудад сонгон шалралтын ярьцлага хэрхэн хийх вэ? Өөрөөр хэлбэл ажил горлогчдыг хэрхэн яаж бодтойгоор үнэлэх вэ те ярьцлаган дээр. Тэр талаар сургалт хийдэг байсан бол одоо ажил горлогчдод зориулаад сонгон шалралтын ярьцлаганд хэрхэн орж одоо өөрийнхөө ур чадрыг илүү одоо гаргаж харуулах вэ гэдэг талаар ярьцлага сургалт хийсэн тийм. Миний хувьд бол их сонирхолтой байна. Сонгон шалралтын ярьцлага гэж яг дотор нь яг ямар хэсгүүд байгаа юм бэ гэж тийм. Тэгэхээр хамгийн ихэнд бол тухайн ажил горлогчдод тодорхой мэдээлэл өгөх асуудал байдаг. Яг тухайн ажлын байр нь яг ямар ажлын байр юм тийм. Манай яг тухайн компани өөрөө ямар байгууллага юм гэдэг танилцуулга мэдээлэл өгөх асуудлууд ярьцлаган дээр хийгдэг. За мөн тухайн яг ажил горлогчийг үнэлэх ярьцлага хэсэг байдаг. За энэ дээр тодорхой яг мэдлэг ур чадвар хандлагыг үнэлэх тухай тодорхой асуултууд асуудаг тийм. Ажил горлогч маань тухайн асуултууд тодорхой хариулах замаар ярьцлагын одоо ур чадрын үнэлгээ хийдэг гэж ойлгож байна. За гурав дахь бол нэмэлт мэдээлэл байгаа тийм. Ажил олгогчийн зүгээс тухайн одоо ажил горлогчтой холбоотой CV анкетын дээр байгаа мэдээлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл авах шаардлагатай ч юм уу тийм. Эсвэл ажил горлогч болохоор тухайн компани одоо албан тушаалтай холбоотой нэмэлт мэдээлэл авах тийм шаардлагатай тийм ярьцлага хэсгүүд байна. Тэр ерөнхийдөө нэг ийм хэсгүүдтэй ерөнхийдөө ярьцлага бол явагддаг. Өдөртөн зохион чадвар гэх тийм. Ер нь юм зохион байгуулж ирсэн үгүй асуусан чил би тэмцээнд оролцсон л гэсэн тийм. Хамт олонны дунд одоо зохион байгуулж өчлөөд арга хэмжээ ч юм уу тийм. Эсвэл одоо баяраас зохион байгуулж ирсэн тийм ажил байдгүй ер нь. Урлагийн үзлэгт нь орж исэн, дуулж исэн, бүжиглж исэн. Тийм тэгээд ер нь тэмцээнүүдэд ер нь байнга ордог. Бүхэл тэмцээнд ордог. Ер нь ингээд нэг за спорт загсаар хичээлдэг хамт олонд орждаг гэсэн. Би магадгүй чи багийн ахлагч хийсэн гэдэг жишээ байсан байж магадгүй тийм. Тэрийг ярих хэрэгтэй байтал ингээд огт ярихгүй болохоор чинь би мэдэхгүй учраас байхгүй л гэж үнэлнэ. За тэгээ би даан ажиллах чадварын үед бол яг урд нь ингээд дандаа юм багийн хамааралгүй ажлууд нэлээ хийж исэн юм байна. Тэр өөрөөсөө болцоо би ганцаараа ингээд ажиллаа хийгээд нэг болж исэн юм байна. За яг асуудал шийдвэрлэх чадвар гэдэг дээр яг би урд нь хэд хэдэн одоо проблем учрахад бол
үзсэн юм байна. Яг энэ хүн чамд туршлага байна. Тэгээд бүр шийдэжсэн яг тийм проблемууд ингэж шийдэжсэн гэж ярьсан бол үнэлгээгч бүтнээр өгөх байсан. За гурав дахь асуулт бол өөрөө асуултуудаа бэлтгэх гэж байна. Тэгэхээр нэг талаар бол ажил хурлагч маань бол сонгон шалгуулалтанд орж байгаа. Нөгөө талаар бол ажил хурлагч маань өөрөө байгууллагуудыг сонгон шалгаруулж байгаа шүү дээ. Чадварлаг ажилтан бол үнэхээр олон компани руу хандаад тий. Олон компаниас одоо сайн компаниас сонгон шалгаруулаад зөв компани руу орж. Тэгэхээр бас нэг талаас энэ бол ажиллуулагч ажилтныг ажилд авах тухай шийдвэр, нөгөө талаас ажилтан бас компанид ажилд орох тухай шийдвэр тий. Тэгэхээр энэ шийдвэр их чухал. Тийм учраас ажиллаханд орохдоо яг энэ шийдвэрийг гаргахтай холбоотой гол зүйлүүдтэй асуугаад шаардлагатай мэдээлэл авах хэрэгтэй. Хамгийн ихний асуулт. Яг ажил горлож байгаа ажлын байр чинь хэр үнцэнтэй ажлын байр гэж тий. Хэр үнцэнтэй ажлын байр. За хэр энийг олж мэдхийн тулд ерөнхийдөө ажлын байрны түвшнийг харах хэрэгтэй тий. Өдөр дэх түвшний ажилтан байр юм уу тий. Хэр өндөр түвшний ажлын байр юм гэдэг шаарах хэрэгтэй. За нөгөө талаар тэр байгууллагын бодлогыг бас асуух хэрэгтэй тий. Байгууллагын бодлогын стратеги зорилгыг хэрэгжүүлэхэд тухайн ажлын байр маань хэр өндөр тийм одоо үүрэг оройлтой тий. Чухал ажлын байр гэдгийг бас асуух хэрэгтэй. За ачаал даах чадвар бол угаасаа байна гэж үзсэн. За гадаад хэлний мэдлэг угаасаа би асуусан ч үгүй чи ярьсан ч үгүй. Гэтэ чамайг ингээд компьютерээр бүгэлдэггүй энэ хоёрыг бол би зүгт нь асуусан л да. Компьютерээр яадаггүй өдргээ тий. Тэгсэн чи болохоор гараар өвчдөг байсан ингээ хариулж байгаа учраас миний өөрөөр анх удаа болж байгаа нь компьютерээр юм хийдэг хөлт гараар өвчсөн ингээд асуугаад тахаарч байхгүй гэдэг юм чинь. Гараар бичихгүй тийм. Гараар бичин. Намайг байж ах үед гараар бичих. Одоо л компьютер дээр бичдэг болсон гэсэн. Яг ийм байдлаар ер нь бол ингээ ярьцлагын хэлбэрүүд бол явагддаг. Яг энэ асуулт одоо өмнөх амьдрал буюу жишээн дээр яг ийм чадварууд чамд байна уу юу гэдэг. За мэдээж бол яг хуу чам шиг чиний хувьд нарийн мэрэгжлийн одоо замын чиглэлийн юм байх юм бол хамтдаа одоо энэ чинь яг замын мэрэгжлийн чадварыг асуух асуултуудыг бол мэрэгжлийн талын хүмүүсээс ярилцлаганд хамт ордог. Ер нь бол ярилцлаган дээр бол нэг хүний нөөц юм ээж нөгөөх нь бол тухайн одоо ажилд орох гэж байгаа албаны сектор буюу хилцсэн одоо мэрэгжлийн хүн байдаг. За тэгээд ер нь бол айл болох нөгөө цалингийн хүлээл тухайн байгууллагын соёл гэдэг гэсэн зүйлийг бол чиний хувьд бол илүү асуугаа те өөрөө чинь ажилд орсноороо илүү хөдөө үр дүнтэй юм аа гэдэг тийм юугаа илүү сайн илэрхийлж өгөхгүй болох ингээд бид хоёр бол анх удаа уулзж байгаа хүний хувьд чинь ингээд нэг өөрөө дээр л харин тийм ээ. Болохоор чинь тэгэл юм штэ. Би өмнөх осны он сургалт дээр хэлжсэн тийм. Хувийн нөөцийн менежерт бол хангалттай олон одоо юу байгаа. Кандидат буюу нэр дэвшигчнэр байгаа. Тэр дотроос зүгээр л яг тухайн үеийн юу үйлдэл одоо нэг тухайн хүнд үйлчлж байгаа биш. Байгууллагатай үйлчлж байгаа ажиллаж байгаа хүн учраас байгууллагын хэрэг ашиг тохируулсан юм л одоо асуултуудыг асууна. Өөрийгөө сайн илэрхийлэх хэрэгтэй мэн асуусан асуултыг нь өөртөө шууд тусгаж авч ерөнхийд нь биш шууд хариулах хэрэгтэй мэн гэдгийг ойлгож авлаа. Ерөнхийд нь хариулаад явчих юм бол алдаа гарт юм байна. За хоёр дахь чухал асуудал бол яг хэний удирдлагаар ажиллах юм бэ гэдгээ бас сайн асуух хэрэгтэй гэж тэ. Тэр хүн ямар хүн юм бэ гэж. Тэгэхээр яг тухайн ажилтан яг компанид ажилд ороод амжилттай ажиллахад хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол удирдлага байна тэ. Тэгэхээр мундаг удирдлагын доор ажиллаж байгаа хүн бол их амжилттай ажиллах магадaltaй байдаг тэ. Хэрвээ үнэхээр чадвар муутай удирдлагатай хамт ажиллахад бол амжилттай ажиллахад хэцүү байдаг тэ. Тэгэл тодорхой хугацаанд ажиллаад ажлаас гарах болдог. Өнөөдөр дийлэнх ажлаас гарч байгаа дийлэнх шалтгаан бол ихэнхдээ шууд удирдлагаас хамаардаг. Хэн удирж ажиллаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн ажлын байрыг хэн удирдах ажиллах вэ гэдгийг асуух хэрэгтэй. Тэр хүн яг ямар хүн юм те, ямар мэдлэг чадвартай, хэр туршлагатай хүн юм те гэдгийг нь бас асуух хэрэгтэй. За нөгөө талаар бас мэдээж тухайн одоо компани хүнээс сууж амж магадгүй тэр хүний муулахгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн компани ажилтнууд ч юм уу те тийм хүн таньдаг хүн мэддэг хүн бол тэр хүмүүсээс бас асуух хэрэгтэй л гэж байна те. Яг ямар удирдлага. За гурав дахь асуудал бол байгууллагын соёлын асуудал байна. Тэгэхээр их сайн менежменттэй их сайн компаниуд бол их зөв соёлтой байдаг те. Зөв соёлтой байснараа ажилтнууд нэг сэтгэл хангамжтай ажлын байранд удаан тогтох ажил боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр юу харах вэ гэхээр мэдээж бас тухайн одоо ярьцлага хийж байгаа үнийн нөөцийн менежерээс асуухаас гадна бас өөр бас тухайн компанид ажилладаг ажилтнуудаас ч юм уу те мэдээлэл аваад хэр соёлтой байгууллагын соёл нь хэр сайн те удирдлагууд нь хэр мундаг удирдлагууд гэдэг нь асуух хэрэгтэй. За энийг байгууллагын соёлыг илэрхийлэх бас нэг гол үзүүлэлт бол ерөнхийдөө
ажилтнууд нь хэрэг ажлын ажлаасаа гартын гэдэг асуудал байна тийм. Ерөнхийдөө зарим одоо мууг одоо соёлтой компаниуд бол ажлын байрнаас гаралт бол аюух гэдэг ажлынууд нь гарах аюу их байдаг тийм. Ер нь гадуур их яригддаг шүү дээ. Тэр компани ерөөсөө хүнээ тогтоож чаддаг. Ерөнхийдөө ажил горлогчийн зүгээс бас team компани бити сонгороо гэж байгаа тийм. Team компани бол дотор ямар нэгэн асуудалтай байж таараа тийм. Тийм учраас та бас тийш ороод ажиллах юм бол магадгүй тийм. Танд бол тэр цаг зав өрсөн бас их дэмий сонголт байж магадгүй гэж. За дараагийн асуудал мэдээж цалингийн багц байгаа тийм. Тэгэхээр цалин бол үндсэн цалингаас гадна тодорхой хэмжээний хангамжууд байдаг тийм. Гүйцэтгэлээс хамаарсан урамшууллууд байдаг тийм. Тэдрийг марсан асуувал ерөнхийдөө нэг сартаа ч юм уу те жилдээ ойролцоогоор хэдийн хэмжээний одоо мөнгөн дүнгээр цалин авах боломжтой юм бэ гэдэг асуух хэрэгтэй гэж. Тэгэхээр гол асуултууд гол одоо чухал зүйлүүд бол ийм зүйлүүд байна те. Ажил горлогч бол өөрийгөө өндөрлөхөөс гадна бас байгууллагыг үнэлэх хэрэгтэй. Тэгжээж бас зөв шийдвэр гаргана те. За энэ дээр яг ажилд ороход яг ярилцлаганд орох үйл явцтай холбоотой бас зарим зөвлөмжүүд өгье гэж бодоод байна. Яг ярилцлаганд яг яаж орох вэ гэж тэ. Тэгэхээр мэдээж тодорхой одоо хугацаанд яг хэдэн цагаас ирээрээ гэж дуудана. За тэр үед нь мэдээж өрчсөн бэлтгэлүүдээ хийчихэд тэ яваад чинь тэ. За тэгээд яг ярилцлаганд орох үед гол асуудал бол мэдээж тэр хүнд тодорхой хэмжээ сэтгэл төрүүлэх хэрэгтэй тэ. Нэгдэх асуудал бол сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Сэтгэл төрүүлнэ гэдэг маань ярилцлага хийж байгаа хүндээ тодорхой хэмжээнд таалагдах хэрэгтэй шүү дээ тэ. Тэгжээж л цаашдаа амжилттай одоо ажилд орох боломжтой. Сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Хоёр дахь асуудал бол мэдээж бид түрүүсэн тийм би бол тодорхой хэмжээнд туршлагатай мэдлэгтэй хүн шүү гэдгээ тодорхой хэмжээнд батлан харуулах шаардлагатай. Ийм хоёр зүйл байна. Тэгэхээр сэтгэл төрүүлэх гэдэг асуудал бол зүгээр эхлээд мэдлэгээс эхлээл явна л да тийм. Мэдлэгээс эхлээд. Тэгэхээр яг ярилцлаганд ороход яг нэг эхний 2-3 минут тийм айгуу чухал байдаг л да. Тэр хүнтэй харилцаа тогтоох эхний үе шатал айгуу чухал. Тэгэхээр их сайн мэдлээд тийм энгийн зүйлүүд ярилцаад тэгээд тиймэрхүү байдлаар ярьцлагыг эхлүүлэх зүгээр. Өөрөлдөл нүүр харах гэдэг шүү дээ, нүүр харах. Тэгхгүйгээр яадаг вэ гэхээр ажил горлогч нь болохоор өөрөө ингээл за би өстө аягүй их юм бодсон тийм аягүй сериус болсон тийм. За би тэгж болохгүй, ингэж болохгүй, ингэчүүл таалтаа гаргаа шүүгээд за аягүй тийм айсан байдалд орж ирдэг. За тэр үнтэй ярьцлага хийж байгаа тэр ажиллагчид төлөвлөж байгаа юм болохоор за би энэ хүнийг өстө ийм юм бистэ илрүүлнэ гэсэн аягүй юм бодцоо тийм. Тэгэхээр ерөнхийдөө ярьцлагаас аягүй амжилтгүй. Тэгэхээр ажил горлогчийн зүгээс яах вэ гэхээр тийм хингийн тийм гоё уур амьсгалыг бүртгүүлэх хэрэгтэй тийм. Энгийн зүйлүүд ярих хэрэгтэй тийм. Танай компанийн тухай ч юм уу тийм. Эсвэл офисын тухай ч гэсэн ярьж болно шүү дээ. Танах гоё офистай байна ч гэдэг юм уу тийм. Энгийн зүйлээс ярьж эхлээд за тэгээд мэдээж бол тухайн ажилтныг үнэлэхтэй холбоотой асуултууд асууна гэдэг байна шүү дээ. За тэрэн дээр бол мэдээж би түрүү ярьсан тийм. Аль болохоор өмнө ажиллажсэн хийжсэн туршлагаасаа их сайн яриул тэр одоо хүнд их тийм ур чадвартай гэдгийг баталгаатай харуулах боломжтой шүү л гэж. Тэгээ мэдээж бол төгс хүн гэж бол байхгүй тий. Зарим асуултууд тий, зарим зүйлүүд дээр мэдэхгүй чадахгүй юм гарна. Тэрэн дээр бол тийм одоо айхтар бас бүгдийг мэддэг чаддаг гэдээ яриад байх нь бас үнэмшлэг байт. Тэгэхээр чадахгүй зүйлээ бол чадахгүй гэдгийг бол тодорхой хэмжээнд илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ тийм би нэг бол чаддаггүй ч гэдэг юм уу тий. Би энэ зүйл мэддэггүй гэдэг тийм шууд хариултаас бол татгалзах хэрэгтэй. Магадгүй арай өөр хариултууд хэлж болно шүү дээ тий. Магадгүй энэ бол миний яг одоо ажлын чиглэл бишээ ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар арай өөр байдлаар хариулчихлаа. Би мэрэгчтэй ажилтан. Би ч бас мэрэгчтэй ажилтна. Би мэрэгчтэй ажилтан. Би мэрэгчтэй ажилтна. Ажилтай Монгол. Тэгээ ярьцлага явцад мэдээж ажил горлогч нь мэдээж тийм төгс төгөлтөр те мэдлэг чадвартай юм байна гэж аахгүй. Магадгүй зарим асуултууд нь унаж гээд хаашаа те зарим асуулт одоо тийм чадвартай, тийм туршлагатай гэхэд тэр хүнд байхгүй тохиолдол бий те. Тэр үедүүд бол айлхуур тийм одоо юу гэдэг те тийм мэдэхгүй чадахгүй ч гэдэг юм те тийм шууд хариултаас бол татгалзах хэрэгтэй.
Мэдээж бүгдийг одоо мэддэг чаддаг гэдээ яриад байхад бас нэлээд үнэмшлэхгүй шүү дээ. Тэр тиймэрхүү хариултаас яаж айлхахаар татгалцаад зөв хариулт өгөх вэ гэхээр айлхахаар тэр одоо мэдхгүй чадахгүй ч гэсэндээ тий. Одоо юу гэдэг тэр одоо энэ бол миний ажлын байрны чиглэл бол арай биш ээ тий. Өөрөөр хэлбэл би энэ чиглэлээр бол туршлагатай биш ээ. Би илүү энэ чиглэл рүү илүү туршлагатай ч гэх юм уу тий. Тийм хариулт өгч бол. За нөгөө талаар ийм асуултууд дээр яадаг вэ гэхээр ерөнхийдөө би бол мэдэхгүй. Гэхдээ би бол богино хугацаанд сурах боломжтой тий. Өмнө нь бол би энэ зүйлүүдийг ийм хугацаанд ингэж сурч байсан тий. Би иймэрхүү байдлаар бол илүү туршлага хоримтлуулах замаар суралцж ажилладаг ч гэдэм үү тий. Тиймэрхүү байдлаар бас хариултыг хэлэх нь илүү тохиромжтой. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Өмнө нь бол тодорхой мэдээлэлүүд авсан байгаа шүү дээ. Компани зүгээс анкетаар тодорхой мэдээлэл авсан байгаа тий. Тухайн ажилтны магадгүй анкетан дээр одоо тухайн ажилт нь одоо team компанид ажилласан гэвэл тэр компаниас нууцтай тодорхой хэмжээнд асуусан ч байж магадгүй шүү дээ. Яг ийм ажиллаж байсан юм. Тодорхой хэмжээ мэдээлэлтэй болцсон байгаа тий. Тийм учраас бас одоо юу гэдэг нь тий тэр болгон дээр ингээд бүгдийг мэддэг чаддаг гэдээ хариулаад авах бол одоо үнэмшилгүй байгаад байдаг тий. Их үнэмшилгүй. Ялангуяа яг ажиллагаа хийж байгаа хүний нөөцийн менежерүүд бол ялангуяа энэ талаар бол мэрэгчсэн хүмүүс байгаа шүү дээ. Их олон хүнтэй ажиллагаа хийж байсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тий одоо хитрхи одоо өөрийгөө тэгж дөвийлгэж харуулах гэсэн тэр одоо зүйл бол бас ажил хөдөлгөгчийг бас унгаадаг. Тэгэхээр аль болохоор гол мессеж байх үгээр би энэ ажлын байранд тохирно гэдгээ бол тодорхой хэмжээ мессежүүд өгөх хэрэгтэй. За нөгөө талаар бол их тийм одоо өөрийнхөө ярьж байгаа зүйл их бодиттой, өмчлөлтэй байх талаасаа их анхаарах хэрэгтэй. Тэгээ тийм байханд бол мэдээж бас өмнө ажиллажсэн туршлагаасаа их сайн ярих хэрэгтэй гэж байна. Тиймэрхүү байдлаар ажиллагаанд орох их зүгээр. Ажил орлоготой Монгол хүн бүрийг дэмжигч MNC телевиз үзэгч та бүхэнд би мэрэгчлээ ажилтан цуврал нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Юугаар соншгүй үнэт өв бол чиний эзэмссэн мэрэгчил түүний үн цэн юм. Ажил олгогчдын зүгээс бол хүнийг яаж өмлөх вэ гэдэг тал дээр бол бэлддэг тий. Яаж илүү одоо хүнийг одоо бодиттой зөв өмлээд одоо зөв хүнээ олж авах уу гэдэг тал дээр их сайн бэлддэг. Ажил хөдөлгөгчийн зүгээс нь маш сайн бэлдэх хэрэгтэй. Энд чинь бол мэдээж ажил хөдөлгөгч нар хоорондоо өрсөлдөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоогийн төвшөнд би яаж өөрийгөө илүү чадвартай гэдгийг яаж харуулах вэ гэдэг тал дээр бол бэлдэх хэрэгтэй. Тэг үнэхээр яг ингээд яг ярилцлагуудыг ингээд хараад ахаар ерөнхийдөө ингээд яалч ингээд чадварлаг мөртлөө ярилцлаган дээр их сайн орж чадаагүйгээс болоод тий ажилд орж чадаагүй тиймэрхүү тохиолдлууд байдаг. Өөрийгөө илэрхийлж чадаагүй ч юм уу тий тиймэрхүү тохиолдол. Тэгэхээр ажил хөдөлж байгаа хүн ч гэсэндээ өөрөө тодорхой хэмжээнд тактиктэй тий өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдэг тал дээр бол маш сайн бэлтгэлтэй тий тэр маш сайн туршлагацсан байх хэрэгтэй. Тэр бол их буруу зүйл бол биш. За ерөнхийдөө бол ярилцлаганд орохын тулд иймэрхүү зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Та бүхэн цаашдаа одоо янз бүрийн ажлын байранд ажиллах орчлоод ажилд ороход ч бас амжилт хүсье. За би мэрэгчтэй ажилтан. Би ч бас мэрэгчлээ ажилтна. Би мэрэгчтэй ажилтан. Би мэрэгчлээ ажилтна. ажилтай Монгол. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө. Ажилтай орлоготой амьдралын төлөө.